Рамглан дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс өдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шүдүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 11-ний лав гарагийн өдийн ачаар нэвтрүүлэг өрчийтлээ Мишэ X урайтаагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студиуд хөлөгч мөөгийн гэрлээ найруулагчаар Од Эрдэнаар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ханад Тому гинт эхэлдэг үүнд тайлал хот үргэлж бэлэн гэсэн урайтаагаар тайлал хот. За мөн балга бүрээс ирч хүч Maya брендийн электролит тус хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бол бүх нийтийн амралтын өдөр ч гэсэндээ радио телевизүүд ер нь бол ажилтдаг газрууд нь бол ажиллаж байгаа. Тэгэхээр манай шууд эфир ч гэсэн яг ажлын өдрүүдийн хуваарийнхаа дагуу шууд нэвтрүүлгүүд бүгд шуудаараа явж байгаа шүү. За ингээд өнөөдөр чинь лав гараг яг хуваарийнхаа дагуу бол хөгжилтэй түүх хүмүүс өөрсдөө эфирлүү холбогдож ярьдаг ийм өдрөө. Тэгэхээр та өөрт тохиолдсон эсвэл хүмүүсээс сонссон хөгжилтэй гэсэн түүхээ манай эфирийн шууд утсанд холбогдоод бид хоёртой ярилцж болно. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэгтэй гадаадаас холбогдох эсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм солионыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За гэтээ битээр байлдааны бэлэн байгаа. Та сануудаар угаасаа нөгөө амралтын өдөр учраас хөдөлгөөн бол эрс багасчдаг. За тэгэд уулын замаар л нэг жаахан хөдөлгөөнтэй байна гэж хүн холбогдсон. Тэгээд хэрвээ дуудлага орж ирэхгүй баг байх юм бол битээр бас те унших юм байна. Түүхүүдээ уншия гэж байна. Эхний сонсогч 88 тексттэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88 текст. Эмжил радио. Байна. За өдрийн мэнд. За өдөө ачаар нэвтрүүлэгт толбогдсон таныг сонсож байна. Сам хоосон багт хотлоо байна да би таг. Хаан таг болоод яваад байгаа юм. Гурвалжингийн гүүрэндээ. Гурвалжингийн. Би ямар далдыг хардаг далаа лам биш. Яаж мэдгэдэ холбогдсон хүний мэдээлэлээр л ярьж штэ. За. Далдыг хардаг далаа ламч биш, далдыг хардаг далаа ламын эхнэрч биш. За яраарай. Би одоо гадуур нэг цахилгаан илдонгаа ажил халтур хийдэг байхгүй. За. Тэгээд ихсэн чинь юуны үүдэн дээр өвөл нэг кабель ухаад нөгөө гал төлж байгаа ухаж гаргаж ирж байгаа юм чинь. За тийм. Тэгээд ухаад сууж ирсэн чинь нэг нөгөө талын замаар хорооллын замаар явж байгаа. Нөгөө талын зам дээр ингээд нэг хоёр баг нэг имээ юугаад ачаа авцсан явж байгаа л тал явж ирсэн. За. Тэгээд нөгөөгч ингээд бүр ингээд хэрэгээр ингээд тойрож ирсэн ээ. Хар муу новшоо чи хүн олигтойхон яахгүй болоод юу лээ олигтойхон хичээлээ явахгүй бол эдгээр шиг гэж махаа ядаж хоолоо орж идэв шүү. Багдаг гэж яваад. Үүрхэм тэд яаж байгаа юм те. Муугийн жишээ болцсноо тий. Муугийн жишээ хамгийн муугийн жишээ. Гадаа ингээд гал түлээ сууж ингээд. Гадаа ингээд гал түлээ хүлтүү үс ингээд магасар магасар. Хөөр хитэ. Тэгээ та бүр шоконд ороо юу ч хийж чадаагүй юу? Үгүй тэгээ бүтрээ одоо өдний шүүрээд зөрчилээс яагаад. За. Харин ч гайгүй хэлж. Би бол дотор юу гэж бодсон гэхээр энэ хүн шиг ингээд орон гэргүй гадаа гал түлээ сууж байна. Нэг хороол бас нэг юуны 13 дугаар хороолын тэнд бицээ нөө хамт ажилладаг хүнтэй ингээд хотгоноос гарч ирээд хөлөө ингээд хотгороо хийчихэд яг ингээд сууж байгаа байхгүй юу? Таашаа руу. Тэгээд таашаа руу хөлөө хийж ингээд сууж байгаа. Тэгээд сайхан наранд ингээд наалцсан. Манай нэг хажуутай хамт явжсэн. Хамт юм хийдэг тохиол жоохон дэлцгэнаар нэг хүүхэн явжсэн чинь хөө юм уу их дуудаад байсан. Нөгөө хүүхэн харснаа. Нэг хоёр ногч чинь гэрээ хөөдөн дээр том сууж байна гэдэг юм. Яа, гэрийнхаа үүдээс хүүхнүүд өдөөл. Наралцаа. Йоо. Хорооллын 10 жилийн 10 жил байдаг байсан. 10 жилийн хоёр охинтой таалтай. Тэгээд дараа нь энэ юун дээр та юу ихтгэр уртлын хотгоос яг нэг гараад ирсэн чинь манай хоёр анги хөх яг ингээд гарч ирж удаас явж ирсэн баг. Тэгээд таньчаад би
Ой хоёроо гэсэн чинь нөгөө яг ингээ хоёр талаар ингээ үг дууг бүр хар цагаан дууг харгаа. Тэгж байгаа дараа нь нутагт очиод хотог дээр ус аваад зогсож байсан чинь манай ангийн багш таалтчихсан. Хөөс та нэр нэг аваада миний өгд та нэр нутагтаа ирсэн байна. Аваадаа болоо гэж. Энд барьж аваад үсэд бол. Тэгээд нэг ангийнхаа тийм маргааш нь ч үгүй. Ангийнхаа бандид хүүхдэд очсон чинь даваас юм багш харцаа наваа тэгээд цахаа ингэ тэгсэн чинь аргагүй чамаг тарашаад орсон байна гэж тэр баахаа ирсэн юм. Нутаг нугараа нэг тарашааны хөв бол таарсан. Уул нь үнэхээр чухал ажил хийгээд байдаг. Тийм шүү дээ. Айгүй чухал ажил хийгээд байгаа байхгүй юу? Баа тиймэрхүү одоо тэгээд тохоод. Йоо, хөөжилтэй юм бэ. За. Тэгэхээр тэр үед нэхгүйс. Өө мөнгө өгөөч ээ. Яг нэг юм хөө намайг мөнгө гоохч ингэж дуудсан гэж бодсон л доо. Тэгээд нэг ахтар тэгээд хонос нөхөө хайшиж өглөөгүй тэгээд одоо ингээд тэр нөгөө траншааны аман дээр ингээд ажиллаа хийгээ сууж явах ч юм уу эсвэл нэрээ өвөл ингээд кабель гаргах гад газар гал түлээд гисгээгээд сууж явахдаа яг нөгөө мэрэгжлийн хүмүүсийн хувцастай байх уу зүгээр ингийн хувцастайгаа байх уу? Гэхдээ мэрэгжлийн хувцастай л байна. Тийм мэрэгжлийн хувцастай бол уг нь анзаардаг хүмүүс л анзаармаар тий. Оо энэ хүмүүс чи ажиллаа хийж ийнэ гэдэг. Тэр хүмүүс чинь тэгээд ата дотор талаас та юу нэг гудам дотроос гарч ирж байгаа амтын царай хүмүүс ямар ойлгохтой байх вэ? Хөөе, одоо тараншаанд хүмүүс амьдрд юм уу? Мэдгүй над амьдрахгүй юм бэ? Амьдрд юм уу? Амьдрын шүү дээ. Одоо тэр ингээд тий арх угаад байгаа нүгдүүд гарууд чинь бол тараншаан дотор амьдрна. Өө тийм үү? Надтай л хоёр дээр нэлийн дэх нөгөө би бол бөмбөрийн тэрүүгээр зөндөө их тараншааныхныг хардаг гэсэн одоо л харагдах болцсон байл дээ. Хүмүүс харагдах болчихсон. Тэгээ харин амирханда чамаас асууад дээ штэ. Энэ хотгомоо зөндөө л орж гарч явж байна. Одоо тэгэхэд тиймэрхүү нөхдүүдтэй таалддаг болчиход нээхэн үед зөндөө өдөгсөө яваад оронгоос бараг айлрыг яваад очиж байгаа. Нөхөө төл эдээ амс юм гэж. Одоо нэг юм хатаа. Улаанбаатарын баг хамгийн сүүлийн альбисны тараншааны хүн таа болж байгаа юм шүү дээ. Надтай хамт имиж байгаа хүмүүс зөндөө байгаа. За. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Хойлоо саяас гайвар гой хоршиж хэлсэн тий. За манай шууд периодоос 77 3883 хэрэгтэй гадаадаас солигдох эсвэл 77 88 30. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. 99 T3 дугаартай сонсогчтой холбоотой 99 T3 Амжил радио тасарчлоо. За тэгвэл дараагийнхан шууд 99 18 тасарчлоо. Хоёр азгүй. Хоёр хоёлаа зэрэг уралдаж холбогдож орж ирчээд намайг ингэдэг гэстэй аль нь холбогдох нь гэд би бол мэдж байгаа л да аль төрүүл залгасан нь холбогддог байхгүй юу? Би гэрлээд нууцыг хэлье. Манай утсан дээр ингээд та зүгээр залгсан чи царай нь харагддаг байхгүй юу? Тэг гэрлээ хамгийн царайлг нь авдаг юм. Готлоо яриад. Та холбогдохгүй бол ер нь царай мотор гэсэн үг. Сүүлийн технологич айгуу лаг болцоо. Таны дугаараар шууд царайч гараад ирдэг болсон. За дахиад зэрэг хоёр дуудлага орж ирсэн. Аль нь холбогдох нь 94 99 дугаартай сонсогчтой холбогдлоо. 94 99. Амжил радио. Оо, сайн байна уу? За өдөө ачаар нэвтрүүлэх холбогдсон таныг сонсч байна. За яриарай. За. Би нэг түүх ярих гэж. За. Би хүүхэд жоохон оюутан ихч маань нэг надаас хэдэн насаар ихчээсэ. Тэгээд өнгөж нөгөө жолоод өгсөн машин барих хоббитой. Манай оюутны найз машин аваад манай лайф очижсэн чинь хот руу нөгөө машин нь унаад явчих гэсээр аваад явсан ч доош урууддаг зам дээр машина тэр үед асаагач байсан юм шиг байгаа. Доош уруудаж явчаа өхөр мөргөөд өхөр нь ирээд хамар дээр нь тэр жигтэй гараад ирсэн. Яана ямар тэгээд нөгөө их айсандаа зогссон ч нөгөө өхөр нь дөрөв өрлөж буунгуудаа тэр жигтэй алхаад явцсан гинэ. За. Хэд хоногийн дараа тийм ч манаас нөгөө даагт тэрүүгээр Маштай айлуудын өхрүүд явж байдаг. Тэгсэн чинь нөгөө жоохон хүүн 4-5 настай л байсан. Тэгсэн айл майлын тэрүүгээр ингээл нөгөө өхрүүд бэлчээ явж байсан чи хүүн ээжинд айсан өхөр энэ зүгээр явж гин гэж авлаад
Ээжи дайсан өхрөө таньдаг болсон. Тэгээ ээжигээ бариад өгцөн үү? Тэгээд тэрээр нэг ээж нь сандраад би тэ зүрийн нээлтэ тэр нэг хөвчтэй явдал болчихсон. Ер нь бол зүгээр машин асаагаад өнгөрөө зүгээр ингээд шууд Асаагаад өнгөрөө явдал. яа. Машины хамар тэр хоохороо үүссэн байсан гэж байгаа. Тэгээд нөгөө манай найз тэр үед машин маргааш засварт өгчээс болохоор тэгээд зөв өнгөрсөн л тоо. Яа, хөөчтэй. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Гэрээсээ холбогдож байна уу? Сайхан өнгөрүүлээ. Ажил дээрээ. Ажил дээрээ. За. За холбогдсонд баярлалаа хөө. За баярлалаа. За. Илэг аваач. Ээжин дээрс өгөх зүгээр явчихна. Бараг дараа сүлдээ минь мэдээ тий. Би яа зүгээр. За дараагийн сонсогч 9912 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9912. Эмжил радио. За, сайн байна уу? За сайн байна уу? За өдөө ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсч байна. За би нөгөө нэг дараагийн хүүхдүүд айгүй хөвгөлтөөс өөрсдөө ясаад гэж. За. Манай нэг сургуулийн настай багш байсан байхгүй юу? За. Тэр жижиг багш байсан юм байна л да. Тэгсэн чинь хонх мог хичээл хонх дуураад дууссан нэг дараагийн нөхөр гадаас ороод ирсэн гэсэн. За. Тэр чинь орж ирчээд ой ихчээ хонх дуурсан уу гэж багш игээд хэлсэн. Тэгэхээр нөгөө багш нь ихчээ юу ч хийгээд агнас чи гэсэн. Оо имээ гэж. Өн багш чиглэлээ дагнас. Оо имээ гэж яа. За. Сургуулийнхаа захирлыг бас тэгслэгч имээ усуу. Бүр үдээ ачаар дээр бас бүр пост болж орж ирсэн. Шууд 0 дотроос нэг нөхөр ихчээ 0-ийн цаас аваад ирэж гэсэн. Бүх сарчаад ингээд. Манай ээж нэг багаангийн багш байсан байхгүй юу? За. Тэгээд нөгөө нэг хөдөөний хүүхдүүд нэг байранд гэр орны их ханддаг юм байна л да чаа. Тэгсэн чинь урд өдөр шар гэсэн гарчиг үзсэн гэсэн. Юу тэгээ маргааш нь хүүхдүүдэд ямар юу үзлээ бид нар гэж тэгсэн чинь нэг хичээлд ордгоо хүүхэд багшаа би гэж гараа өргөдсөн гэсэн. Тэгэхээр ээж за миний хүү хэлээрээ ямар юу үзлээ гэсэн чинь манай улаан бух гэвэл ядаж. Тэр нь юу гэдэг вэ? Манай улаан бух гэ гэрээ санаад ирсэн. Шар гэдэг нэг шар өхрийн сэдв үлдсэн. Тэгээд ямар сэдв үлдээ хүүхдүүдээс гэрээс манай улаан бух гэдээсээ. Одоо ойлгохдаг нас. Манай мөгээр нь ийм сайн ингэж тайлбарж өгөхгүй болоо. Би тэр баг шар бухнаас ч толоодор болоод шиг байна. За баярлалаа. За. Бас нэг яасан юм уу? За тэг. Бас нэг охин ердөөс нэг ийм үсэг чэйжилт байсан гэсэн. Манай энэ бол бодит чэйж аахгүй юу? Тэгээд нөгөө нэг ийм үсэг бүр чэйж байгаа. Чи толоогоо өгөхөр юу уудгийг гэсэн чи эм гэдгсэн юм байна. Тэгвэл тэр чинь энэ эм заа юу гэд. Тэгээд чэйжлүүлээд явуулсан. Тэг маргааш нь за үсгээ чэйжсэн үү гэдгсэн. Чэйжсэн гэсэн. За хүрээ дээр гээд гарааж хажуудаа суудгаад эм үсгээ гараад энэ ямар үсэг өдөө гэсэн чинь хатагдаг толгоо гэсэн. Хатагдаг толгоо юу? Йоо. За. Та өөрөө бас багшгүй юм бэ тий? За. Тэгээд хүүхдийн хөгжөлтэй айгу хөөрхөн байдаг байхгүй юу? За өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. Хатагдаг толгой. За, Улаанбаатар хотод 12 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хатагдаг толгоон дуудаг тайлбар хамтран ажиллаж байгаа. За нэрэ гинтгэн толгоор очих хатгаад. Толгой чи ангалзаад тэр бол ханаа төрж байгаа тэр ханаа том гинт эхэлнэ. За яг ийм үед та Тайлал хотыг аваад халуун усанд найруулад очиж болно. За ер нь бол аялал жугаалгын үеэр ч гэсэндээ та ингээд аваа явуучвал бид нар чи аяллаа үеэр бол тэгээд дальжган жагаа танаа төрчээ төрөд ирдэг. Чамаг хүмүүс ингээд энэ мөөгийн ахын ханаад нь яасан идэгдгүй юм бэ? Манай гэрлийн ихчэд халдаач байтэ гэн. Миний дархлаа амар өндөр. Хажууд нь суудагч би надад халдахгүй. Би ингээд санал хоодоо уулдаа, дөрвийг уулдаа, хоёрыг өөстө би чамд. Би уул ингээд гэрлэгийн нүдэн дээр ингээд нөгөө нусаа нэг хичээд байгаа байхгүй. Гэрлээ уг нь миний нүдэн дээр онгочвол тэгэл би тэр ингээд ичхэмгүй болоод ёо унгах дээр арайч хүрээгүй байна. 8 жил хамт амьдэрсэг ажилласан гэдэг унгаагүй л байна.
Йоо. За тэгээд одоо энэ зуны улиралд нэрэ халуун утаан хашилдаг. За эсвэл ингээд кондишны ханаад айгу хүрдэг штэ. Би бол кондишны ханаад үрч гэдэг юм аа. Айгу хэцүү. Да ялангуяа машин дотор кондишны ханаад үрч гэдэг. Тэгэхээр манайха нэг л юмыг сайн санаарай. Нэгийг уугаад ингээд таны одоо тэр нөгөө халуурах ч гэдэм үү, жоохон ханиалгаад байгаа хамраас ч нусмас гоожоод байгаа шинж тэмдэг дарагдчихаар бити орхихоор өдөрт яг 4 утыг 6 цагийн зайтай халуун бүлээ усанд найруулад уугаарай. Тэгээд 6-аас дээш насны хүүхдэд зориулсан бас хүүхдийн төрөлж байгаа. Харин тийм гэнэ чинь анх зүгээр том өнгөтэй байсан чинь. Тийм, ягаан өнгөтэй байгаа шүү. За тэгээд бүх хэмээн сангуудаа судалтай авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь яг аль бие усныхын эмч төлөөлөгч нараас 77 Т4 50 50 гэдэг утсаараа аваарай. 77 Т4 50 50. Тэгээд Nobel Mongolia гэдэг латинаарч бичсэн болно, кириллээрч бичсэн болно. Сошиал хагаар руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран хайрлагчаар ханаа том уу гинт ихэлдгээ. Тэгээ үүнд бол тайлалт хот үргэлж бэлэн байдаг гэд тайлалт хот хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 9955 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9955. Angel Radio. За өдрийн мэнд. Бано. За өдрийн мэнд. Ажил сайн уу хоёраа? Оо сайн ажиллаа л байж байна. За сонсъё. За би нэг одоо 19 онд байхгүй юу? Аа. Эхнэр нэг хараа ботон байхгүй юу? За. Тэгээд эхнэрээ нэг атуусан суулгаж өгчөөд буцаад би доктор байр руугаа явж байсан чинь нэг юм цангадаад гიშгдээд байхгүй юу? За. Тэгсэн чинь байхгүй нөгөө тарамс юуны тэр нөгөө таван богд компани тэнд манай доктор байр байдаг гэсэн байхгүй юу? Аа. Тэгээд би нөгөө нэг таван богдын зэрэгөө тойроод явж байсан чинь нэг хүн хоолой задлаад идэхгээ сууж яхад нь би нөгөө хажуугаар нь явахдаа хоолн дээр нь гიშгэ явчих. Чаасаа. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь намайг "Пэмнэ хоолн дээр" гэж ярьдаа. Тэгээ би зугтаагаад. За. Ямар Тэгээд хийцэн. зугтаасан чинь урдаас нэг нөхөр манай найзын хоолыг яаж яах юм гэж барьж. За. Тэгээд би манай найзын хоолыг би харсангүй гэсэн чинь одоо би хоолгүй яах юм. За. Тэгээд би нэг тэр хүнд нэг буцаа хоол нэг шигэн одоо яах вэ нэг 5,000 төгрөг авч өгöd тэгээ явж байна. Аа. Тэр нэг хүүхдээ. Ихтер манай ажил дээр нэг юу байхгүй нэг 2 3 би нэг барай хийдэг байхгүй. За. Ажлаа хийгээд байсан чинь манай ажил дээр нэг 2 3 хүн ярьж байна. Аа. Энэ Angel Radio-гийн мөгийн өвгөн бол ямар өвгөн болох вэ гэж. Ямар хатуу өвгөн болох вэ? За яг яг их өнгөрөөлөө хоёроо. За шууд тасалсан баярлаа. За өдрийн сайн өнгөрүүлээрэ. Ингэнэ. Би түрүү 7 хоногийн 3 дахь өдөр метронд үдээ ачаар сонсож байгаад хажууд сууж байсан имээд амар загнуулсан шít. Яасан чанга сонсдیں۔ Дууг нь багсаг гэд. Би 2 чихвчээрээ сонсож байсан. Тэр үед гэрлээ их чи инээд яг орцсон. Тас гэд инээж байсан гинэ. Яа, за дараагийн сонсогч 99 Тэг дөрөвтэй дугаартай сонсогчтой холбогдлоо 99 тэг 4. Angel Radio. Байна. Байна. За үдээ ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Баярлалаа. За би нэг охины хэлэх гэсэн. За. Манай охин болохоор нөгөө нэг багасаа л нөгөө гадаад утаа өссөн нөгөө нэг монгол хэлээр амар муу ярьдаг. За. Тэгээд нэг 3 дугаар ангид байсан баха. Тэгээ би тэдний хөдөө яваад манай эмээ нэг ир гарсан хөгшин байдаг гэсэн. Эмээ дээрээ очиод тэгээ би тэр манай нөхөртэй завтар нэг модроо орчоод ирэгээд модроо орчоод ирсэн чинь манай ах өөдөөс гүүж ирэл аав ээжээс амар том асуудал гарлаа гэхгүй. Яасан миний охин гэдгсэн чинь амар том асуудал гарлаа. Овоолготой байсан модноос нэг нь унаад имийг зохиод тэгээд тэгэхээр би тэр бүр айргал яана нөгөө гадаа хураалгатай байсан модноос унаад одоо нөгөө имийг юм зогцсон багтаа гэл амар сандрал тэгтээ болсон чинь имээ зүг зүгээр сууж ийн. За. Тэг юу болов имээ гэсэн чинь харин салхинд уйн унаад тэгээд толгой дээр зохиод тэгсэн чинь нөгөө уйныг чинь харахаараа манай охин авуулаа тавьсан мод гэж хараад байгаа байхгүй. Тэгээд тэрээс очтаа нөх эн чинь гэр гэдгийг энийг ингээд уйн гэдгийг ингээд амар зааж тэрээс очиж арай дээр болсон. Тэгэхэд бол нөгөө нэг гадаад дотор өссөн болохоор Монгол тийм юу байхгүй. Тэг ярихаар яг нэг тийм гадны хүн яриад байгаа юм шиг. Харин тийм. Уул нь бол Монголдо өссөн Монгол хүүхд шүү дээ. Тэгсэн хэрнээ нэг тийм сонин ярьдаг. Тий одоо хүүхдүүд ихэхдээ бөөрөнхий гэж ярьд юм бэл шүү дээ тий. Тий. Хэл мэл нь бол гайгүй тэгсэн хэрнээ нөгөө нэг үгийн сонголт нь өөрчлөлт юм бэлээ. Яг нөгөө нэг гадаад утгал. Ааха. Нөгөө өөр сэтгүүгээр сонголт. Тий. За баярлалаа. За өдрийн сайн өнгөрүүлээрэ. За баярлалаа. За.
Нараа шадарч ингэнэ. Нэг оюутныг тэр өрөөнд тэр багштай уулзаад иргээд явуулсан чинь тэнд чинь нэг имээ сууж гин гэж авсан байдгийн тэр имээ нь манай настай профессор гинэ. Бүгд л оюутан үстэй амар юм бэ. Йоо, ямар нэгдүгээр анги бүгд байгаа шүү дээ тий. За дараагийн сонсогч 8878-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 8878. Эмжил радио. За байна уу? За сайн байна уу? За үдэ хачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсч байна. За. За. Би бас нэг багшийн төлөөлөл нөө. За. Бага ангид төслийн урлагийн хичээл ордог байхгүй юу? За. Тэгээд 5 дахь ангид. За. Тэгээ бага ангийнх чинь бас өглөө. Тий. Ааха. Тэгээд нэг удаа нэг дургийн дэвтрүүдийн ингээд нүүлэхгүй байна та нар. Тэдний нэрээ бичихгүй байна гэдэг. Бидний хэд ангийн сурагч хэрэгээ бичиж шүү заа юу гэж. Бүгдээрээ ингэ бичүүлээ. За. Тэгээд дараа нь дургийн дэвтрийн үдээд явчихсан жаарна. Эдийн хэд ангийн сурагч хэрэгээ бичсэн байдээ. Яг хэлсний жуулаа биччихв дээ. Ангаа бол бичсэн. За. Урын анги гэсэн мөчөөсөө хэрэгээ бичсэн. Би бүр гайхаад тэгээд нөгөө нэг юу гэж хэлснээ дараа нь санаад ойлгож байгаа юм л да. Ааха. Тэгээ бас нэгдүгээр ангийн үгэд багшаа ам цангаад байна. Яг ам хатлаа гэдэг байхгүй юу? За. Тэгээ нөгөө ангиас нь өөр ангид орж юм чи. Одоо миний давсагчийн ангидаа очиод багштай л уучаарай гэлээсэ. Тэгээд давсагч төхөөл гар хүүхдүүдээ ингээл яцаагаа гаргаж ирсэн чинь ам нь цэв цэнхэр болсон байдаг байхгүй юу? За. Үчиж яаваа гэж би амар гоё ихтэй ундаа уусан гэдэг нь. Ингээ хажуугийнх нь наач чи усан бодгийнхаа усыг уурсан гэж явсан. Яа. Харин бүгд искэ байж тээ. Усан бодгоор бодчихсон усаа уусан байгаа. Гоё ихтэй ундаа гэдэг нь. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Одоо нэг гадна үг За тийх яар. Нэг 3 дугаар ангийн амар гоё дурдаг охин байдаг байхгүй юу? За. Тэгээд нөгөө морины хөдөлгөөн гэсэн хичээл ороод тэгээд морь зураад ирэгээд гисэн чинь зүгээр юм зогсож байгаа морь зурчаа өрөөд ирлээ. За. Тэгэхээр би таа тэгээд хөдөлж байгаа морь зурнаа. Морьч ингээд цоройн ингээд зөндөө олон үйлс хийдэж штэ минийхөө ингээд одоо ийм өөр хөдөлгөөнтэй нэг морь зурчих гэдэхгүй юу? Ингээ удаачгүй амар гоё морь зурчаад ирсэн чинь нөгөө зогсож байгаа морьныхоо арчтэр яг ингээд цоройгоод нөгөө азрах шиг яг арчтэр нь мордож байгаа юм шиг морь зурангуудаа донд нь зүрх дурсан байв л яг. Яа, 3 дахь анги гэдэг харааж байгаа азар зурчиж байгаа юм байна шүү дээ тий. Тэгээд гэхдээ тийм юм бодоагүй. Гэхдээ тэрийг би харахаар яг тийш хагдаад байгаа байхгүй. За. Зүрх дурчиж байгаа байхгүй юу? Зүрх дурсан байгаа байхгүй юу? За тийм л За баярлалаа. За. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэр сайхан өрүүлээрэй. За. Хүүшээ ингэсэн байхгүй юу? Мөнхчаа мөөгээ гэд ихчээдийн сонсогч игч. За. Тэгээд зандагийн улаан краш. За. Тэгээ ингээд нөгөө нэг банкныхаа ингээд кодыг ингээд мартаад тэнгүүтээ мартаад ахаар нь зандаа гэд хийцэн байна л да. За. Тэгээд энэ улаан краш. энэ тэгээ угаасаа хөгжилтөө дүүгээр орж ирээд зандаа төр бүр үхтлээ нээсэн байхгүй юу? Манай сонсогчд бүгд мэдэн заяа. Тэгсэн чинь мөнхчаа мөөгээ гэж биччихэж өчигдөр дэлгүүр ороод худалдаа авалт хийгээд интернет банкаараа төлбөрөө хийгээд миний нууц кодыг харчаад хөөе чи ч нөгөө зандагийн краш мөн үү гэд баахан олон хүний хажууд чанга хэлж билээ. Краш бишээ бишрэгч байна гэж хэлээд нүүр улаагаал гүүхээрээ шахуу гарч явсан да. Краш гэдэг үгний утгыг ойлгосон гинэ. Яа, хүний крашууд ингэж байна. Харж гин үү? Тэр такси тамирсан гэчлээ. Яа, крашлаад идэв. Та нар карта мөгийгээ хийж чадахгүй юу? Нос мөгээ. Ёо, нэрээ. Тэгээ крашлаад байгаа шүү хотлаа. Яа. За Улаанбаатар хотод 12 цаг 37 минутаас нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар балга бүрээс ирчүүч Maya брэнд электролит бас хамтран ажиллаж байгаа. Энэстэ кроп ирээд бид нэр үхэж байгаа юм шиг хуугаад дуусгацсан дээ. Тэгсэн. Гоё ч ус юм те. Үнэхээр гоё ус. За анх худалдаанд гарснаас амт нь л өөрчлөгдөөгүй. Гэхдээ доторх агуулга буюу эрдэс минерал нь ингээд нэмэгдээд явж байгаа ийм ус байна. Тэгээд электролит ус гэж яагаад хэлээд байгаа юм гэхээр ер нь бол электролит ус гэдэг нь за хар ухаанаар бол баг хорсоос гэсэн үг. Шингэн маш сайн нөхдөг тий. Тэгээд яг үнийг хэлэхэд бид нар бол хорсоол уухаар шингэн нөхөхөд хорсоол уухаар нэг л эвгүй байдаг. Тий. Тийм бол электролит ус бол маш сайн шингэн нөхнө. Ялангуяа одоо энэ зуны халуунд хөлрөөд идэг тэгсэн ирнэ ингээд усуугаад тахаар амчин цангаад байгаа ирнэ зүгээр хийд юм шээс болоо шээс чүүрээд байвал электролит ус ууж амны цангаагаа тайлаарай. За намайг ч одоо шоуч авгаа, архич авгаа гэдэг би одоо хамгийн чухал мэдээлэл өргөё. Алкоголтой хэрэглээ шаардахгүй шүү. Пин
шингэн доктортой байснаар маргааш нөгөө нэг суц нариасаад цусан ангамж муудахгүй хортохгүй л гэсэн үг. Ер нь бол хордлогонд орохгүй. Амар боловсралтай шоуч юм уу? Хөө тэр ярьж байгааг харахгүй юу? Судасны яадаг ч гинөө. Чүгээр ингэж ядж яхад хүн судлалын ухааны магистр үчил ирсэн гээд тий шоуж моодохтой ч амар шинжлэх ухааны яг ингэж үндэслэлтэйгээр шоудаж чинь. За тэгээд альч төрлийн алкогол уусан манайхаа юу усаа яг энэ электролит ус мая усаа яг хамт зэрэгцүүлээд дандаа ингэж ууж байгаа. За тэгээд дээрэс нь бас эрчимтэй дасгал хөдөлгөөний үеэр хөлсөөр айгүйх нөгөө нэг шингэнэ нөгөө нэг эрцээ алддаг штэ тий. Тэгэхээр яг энэ үедээс шингэний төргөн өгдөг учраас бүх төрлийн спортоор хичээлдэг хүмүүстээс маш тохиромжтой. Тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 71 55 99 68 49 гэдэг утаснуудаар аваарай. Тэгээд Maya Water гэж бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар балга бүрээс ирчхүүч Maya брэнд электролит бас хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. Энэ сүхчимгүй тэгж авч чинь. Мөгөхийн краш гэж юу байд юм уу гинэ. Сүхчимгээ арааж битээ сонсоорой. Одоо гараа сүхчимгээ шууд болоо гişин. Йоо, за дараагийн сонсогч 88 Тик 2-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 Тик 2. Angel Radio. Бано. За өдрийн мэнд. Өдрийн мэнд мөгийн хай. За. Нууц код чи юу яа? За хүүхэлтэй байгаа битгий маяглаад байгаа зүгээр. Йоо, би тарай харагдчихсан уу сая? Би харин хараал авчлаа. Яа, би нэг жоохон юм 18 талтай юм яа. За. Болох юм уу? За яриа. Би нэг хэдэн жилийн өмнө найзуудтайгаа хамт юу явахгүй юу? Зугаалгаар анх удаа найзуудтайгаа ингээ ганцаархнаа хөдөө явсан. Тэгээд манай найз тэрний нөхөр тэгснэ тэр хоёрын найзууд гэдэг ингээ хосоор ингээ яв би ганцаархнаа явахгүй юу? За. Тэгээд тэгсэн чинь уучлаарай. Тэгсэн чинь юу яагаад нөө унтчихсэн чи бид нар ингээд хамтдаа яваад ингээд байцсан чинь нэг орой ингээд бит хоёр найзтай хамт ингээд хөрүүлээд майханд ороод унтсан чинь нөхөр нь ингээд шүн бос араас нь хүрчихнэ аль босооч чи өстө нэр одоо ингээд унтчихвол юу яхна бөөр мөр дасаг масах чи хэцүүдлээ тэгээд бүр ингээд сүрхий унтчихсан цэрэг л аваа гарсан юм байл л да. Маргааш өглөөнөө зөхгүй тэгээд тэгсэн чинь тгий яасан гэсэн чинь тэ харин новчтон гаргаснаа юу ячдаг. Санаа нь бол угаасаа тийхтэй хотлоо. Би нөгөө нэг ганцаархны явж байсан болохоор тэр хоёртай хамт ингээ майханд нь унтчихсан баггүй. Тэгсэн чинь хажууд нь өөдөө тэсгэл алдсан юм байшээ. Худлаа хэлж авч гарангууд яас. Тэгэл ерөөс ингээ өглөөс хийх болгонд бид нар ч айгүй олон хоног явсан. Өглөөс хийх болгонд босч ирээл нөгөө хэд чинь хосоор юм болохоор тэр майхан шүн тэгж дуграад энэнийх нь гацсан тэгж чичрээд. Чи ташилтаад энд яагаад гинэ баггүй. Өөрсөдөө ёо юунд тэр яваад байна л гэж байна. Ёо. Шавраа. Ийм шавраа алтнуудыг бол би эвтэйг аячаал явчихна. Оо найд чи марччихэл гинэ. Үгүй өөртөө намайг дагуулж явъя гэсэн яа. Тэгээд яг наадах дээр чинь нэмээд ингээ би яг алтсан ингээд хөдөөж ингээл өдөр алга ингээл өөр газар очиод хонно штэ. Тэгээ би яг алтсан суугаа явдаг. Тэгээд тэгсэн чинь манай найз нөгөө машинтаа явж ирсэн нөхрийнхээ шортны дагуур гар нь ордмаа. Ордож би бүр ингээд худлаа унтж байгаа царайлаа. Нэг бол ингээд цанхаар худлаа хардмараад тэр цугаалга айгуу хичээс би бүр яг гэж явбал. Ээж авах хажууд том үний кино үзэж байгаа шиг лээ. Тэр бүр зүгээр цог хажууд нь байна гэж гөлөө гэж таадгүй зүгээр янз янз. Гөлөө гэж таадгүй гинэ. За. Чамаг угаасаа албаар залхаан зэрлүүлэх гэж авч явсан юм биш юм шүү дээ. Ер нь бол. Үнэхээр том шаврын алт байна. За. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, нус дугаараа солихоо мартваа. Мөгийстэ угаасаа мөгийн. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлалаа. За. Нэрэ баг хахад усанд бэрээ дүрхгүй яагаад амандаа хийж норогдог байсан юм болоо гинэ. Яа, манай шууд видеотоос 77 3883 хэрэгтэй гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 дараагийн сонсогч 95 техниктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 техник. Амжил радио. За сайн байна уу. За өдөр ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. За би нэг үйлчлэгээ төгөөрэй. За. Манайх нэг
хороол 2000 оны сүүлээр ихээр хороололд 10 жилээ төгссөн байхгүй. За. Тэгээд стүрэ 9-98-аас эхлээд 9-10 хүртэл ингээл айгүй их юу яадаг байсан. Нөгөө бажгаа солиод нэг тим сонго ийм сонго гэдэг чидэг болсон байхгүй. Ааха. Тэгсэн чинь манайх ингээд за стүрэ ингээд гэсэн чинь нэг ор сургуулиас нэг хөөгшөлж ирсэн. Манай нэг тэгээд нөгөө чинь нэг жоохон сонин хөөгд байхгүй. Ингээл тэгээд манайх ингээд коллектив жоохон муутай байна. Ингээд танайхаа анги чинь ингээд 10 хүн байна те. Тэгээд нэг 20 охин зөө. Нөгөө танаа хөвгүүдч аяг коллектив муутай юм. Гэтэл нэг 2-3 сар болоод өвөл баг 11 сар болж ирсэн чинь нэг санаачлаг гаргаад ингэж байна. Юу яадгийг нэг шилийн авчираад тэгснэ. Одоо юу яа? Одоо ингээ өдөр болгоо ингээд коллективээ сайжруулъя. Нэг юм гаах юм бол ингээд хүмүүс ингээд одоо нээлттэй болоод гэдэг. За. Аваад тэгээд ингээд энэ тэндээс аваад ирсэн. Тэгээд тэгснэ бид тэгэл өдөр болгоо ингээд уудаг болоод нэгийг авчирна. Заримдаа бүр давраад хоёрыг ч авчирна. Тэгэл нэг 2 сар ихтэй тэр үргэлжлэв. За. Нэлээ өдөр баг шинэ жил чинь нэлээд өгч байна. 12 сар өгчихсэн. Тэгсэн чинь за нэг нөгөө манай нөгөө төч хөөрцсөн бүр ортохой нэг орс ахлаа нүг гэдэг гэсэн. Тэрийг авсан. Тэгсэн чинь нэг нь бас нэг юм аваад ирчихжээ. За. Тэгсэн нөгөө төч хөөрөөд бүгдээр нэг 100 татаад нэг гэлүү алхахаар нөгөө гарцдаг байхгүй. Тэгсэн чинь тэр арай л ихтчихсэн. Тэгээд бүгдээр ингээл нөгөө юм жоох их хөөрцсөн. Тэгээ нэг жоох бизнесад явах болсон байхгүй. Манай тэнд ингээд нэг цэцэрлэг тэрний хажуу нэг юм хуучны нэг төмөр гараж байдаг шүү. Тий. Тийм төмөр гараашд л байдаг гэсэн. Тэгэл нэлээ удаа сууцсан нөгөө шээс өрөөд болтгоо. Бүгдээ шээгээд тэгсэн чинь нөгөө хоёр чинь нөгөө манай орс сургуулийн найз тэр бас нэг манай нэг найзтай ингээл нэлээ сүулт шээж бид нар чинь шээчээл тэгсэн чинь нэг 5 сургуулаа яваад гэсэн төрлөө. Тэгсэн чинь манай нэг хажууд нь байдаг гэр нь хажууд нэг тэр абиг ихтэй орж ишээ юм. Тэгээ явсан. За. Тэгсэн чинь нэлээ алхчихсан чинь нөгөө хоёр чинь ингээл гэдэг байсан л нэг нь ингээл дуулаад болтгоо. Аа манайхаа нааш гэх. Тэгэхээр л бүгдээ бэр бараг гээд гүйлэл авчихсан чинь нөгөө орс сургуулийн манай шийдж хад нөгөө төмөр нөгөөдгөө наачч. За. Тэгсэн чинь чи байж байгаа хэвээр юу яцлаа миний шээс турслаа. Уг нь наа чи шууд татах юм бол чи бараг л ихтэнгүү болоо шүү тэгээд тэгсэн шүү байна. За. Тэр нөгөө төмөр айчсан юм дарих нь гарцсан ингээд. За би чи байж би нэг арга бодъё гэдэг нөгөө. Тэгснээр алуу манах юм. Алуу хана шигээгүй хүн байна уу гэдгсэн чинь. Яг чаа гэдгсэн чинь энэ манай энэ хин юугаа нааччихад дээр нь шээж нөгөө чинь хайлуулж авах юм аа. Нөгөө чинь тэгсэн чинь тэрийг сандраад нөгөө хүчтэй тасаад авчихсан. За. Тэгснээр сандраад алуу манах энийг хараад хаад юу яцчих вэ? Нөгөө чинь хэдэл бүгдийг нь үзүүлж хараалаад чинь уугаа нөгөө жоох л улаацсан юм байна гэдэг. Нэг тийм юм болж тэрнээс хойш 90 өдөр хэд тэр юу тоо татаж тэгж яхаа болчихсон шүү дээ. Та нөгөө нэг загсанд найз нартайгаа явдаг түүхээ ярьсан юм уу? Биш. Биш. За баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. Йоо. За. За одоо нэг сонсч авчвал цаг байна уу? Бага. Ааха. Манай шүтээ бириудаас 77 3883 хэрэвтэй гадаадаас олгодог эсвэл 77 88 30. За 90-17 дугаартай сонсогчтой холбогдлоо. 90-17. Амжилт радио. Сайн байна. За сайн байна уу? За өдөөчр нэвтрүүлгийн сүүлийн сонсогч болж холбогдлоо таныг сонсож байна. Харин тэг шиг боллоо. За. Яг нэг 90 дөнгөж гараад тахтай шилжээ юм нэг нийтлэг болж ирээд нэг эмгтээчүүдээ нөгөө даамсад дөнгөж Монголд орж ирж байсан үе. Нэг хуучин ч нөгөө дандаа нэг хөвөн маалаар явж байгаа гэсэн үе. За. Тэгээд бид нар дөнгөж одоо 90 он гараад би ч нэг 7 дугаар ангид арай хотын хөдөө очсон бид нар нөгөө арай юм мэддэг нөгөөдөлгөө бодвол. За. Тэгээд манай анги нөгөө манай хамаатны хүүхдүүд морь унж явж байгаа тоглож байгаа. Холоо өвдөд нэхэр би шоглоод нөгөө хийгч дэлгүүдээр очиод даамсаг байвал авчаар даамсаг толгойч амар дороо идэгдэж үгүй хэлээ явуулчихъя. За. Ядаж толгой дээр нь наагаад өгчихгүй дээ. Яг нөгөө даамсаг уугаар явуулд хэлээд даамсаг гэдэг юм байдаг сайн байдаг хэлээ явуулсан. Кимнөө ихтэй нартай яасагч даамсаг байна гэсэн чинь үгүй чи толгой гэдэг. Үгүй толгой зөөд даамсгаар
яадаг гэсэн. Гэхдээ манай нас толгоовтэй даамсаг уу сайн байдаг гэсэн. Юу яриад байгаа наа чинь ийм өчтэй тийм өчтэй гэж иргэд самаа хөөд авах. Бид нэг тийм өчтэй болчихсон. Ааха. За баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа сайн. За. Баттогоо гэдэг хүн ингэнэ. За одоо утас авахгүй. Ажил дээр радио хаяа сонсоор хагаад миний хамт ажилладаг Франц хүмүүс хүртэл сонсдог болсон. Жич ойлгохгүй ч гэрлэгийн инээдийг сонсоод дагаад инээдэг шүү. Манай хамт ажилладаг гадаад хүмүүс гинэ. Одоо инээж. Йоо ядаа хэлсэн. Нэр инээдэнд бол юу авахгүй шүү дээ. Хэлмэрч ирэхгүй шүү дээ. Төгөлдөр ээ штэ нөгөө нэг солонгосын бусаанд байдаг төгөлдөр тэр бас эзэн ихчтэй ингээд орчуулж өгдөг гэсэн. Юу яриад байгаа ингээд. Чи яг яагаад инээгээд байгаа юм гэхээр ингээд орчуулж өгдөг гэсэн. Йоо. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 11-ний лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс үрчитлээ Мишег сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар ханаа тому гинт эхэлдэг өн тайлал хот үргэлж билээ. Ингээд тайлал хот. За мөн балга бүрээс ирч хүч Maya брэнд электролит ус хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3